Тэгээ энийг харж Мексикийн засгийн газар унах гад байх шиг байна. Тэгээ Дональд Трамп биднэрт туслах болов үгүй болов яг сайн мэдэхгүй. Нэг юм гэхдээ тодорхой. Мексик нефт байсан бол Трамп алийг нь орцсон байгаа шүү дээ. Харамсалтай Мексикт нэг амар их нефт байх баха. Сард нэг удаа нэг газар иргэдийн бослог болж ах шүү байна. За, дийлэх иргэдийн бухимдал одоо хаана байгаа юм бэ гэх юм бол Европт байгаа. Гэхдээ саяхан Мексикт ард түмэн бослоо. Яг босч байгаа юм бэ гэх юм бол энэ зурган дээр харагдаж байгаа. Энэ зүгээр Мексикийн хил дээр хураагаад авсан зэвсэг нэг өдрийн бараг хураагаад авж байгаа юм л да. Тэгээд Америкийн талдаа, Мексик талдаа хураагаад тэгээд цагдаад баривчлалтад нэг харуулах юм бол аимшигтай. За ингээд drug хар тамхиуд харах юм бол те ice ban, cocaine ban, fentanyl ban, MDMA ban тэгээ энэ урдаа байгаа та нэг зэвснүүдийг харж байгаа юм бол баг нэг батальоныг зэвсэгжүүлэх. За тэгээд санхүүжүүлэх бас энэ бэлэн мөнгө хаасаагүй. Тэгээ энэний цаана энэ хартаа бүр ингээд 50 cal 50 калибертэй sniper rifle бас энд байгаа. Тэгээд Мексикт юу болж байгаа юм бэ гэх юм бол засгийн газар мафийн одоо картелийнхэн бараг нэг болцсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Мексикчууд энэ дээр арга хэмжээ аваагүй. Мафийн бүлгүүд улам их нөлөөтэй, улам их мөнгөтэй. Тэгээ олон улсын төвшин хүний 8 хийж байгаа, хар тамхины 8 хийж байгаа, зэвсгийн 8 хийж байгаа. Бараг өгсөн хүний дотор иргэдхэн тий бөөр илэг гих мэд чинь бас юмны 8 хийж байгаа. За тэгээ эдгээр ингээд хамгийн өндөр ашигтай ажилдаг нэг нь болж байгаа юм чинь бүр хуваараа бараг юм цэргийн албатай болсон. Харж байгаа бол юм ингээд хуйхтай автомашинууд 50 cal machine gun, хоёр ширхэг, grenade launcher, юугээд бомбук ингээд. Тэгээд сүүлийн үед бас юу болж байна гэх юм бол эднэр тий зарим албаныхан Украин руу явуулаад дроны одоо туршлагатай болж эхэлж байгаа. Мексик улс, Колумбия гэх мэт South America, Венезуэлагийн гэмт хэргийн бүлгүүд юу хийж байна гэх юм бол цэргүүд Украин руу явуулаад тэр дайны талбай дээр туршлага хуримтлуулж байгаа. Яг гэх юм бол эдгээр удахгүй энэ Америкийн засгийн газартай үзэхэд бэлэн болох хэрэгтэй. За тэгээ энэ цувайг харж гин уу та нар? Энэ цуваа дүр машин Монголын цэргийн албаас илүү их зэвсэгтэй байх магадaltaй шүү, туршлагатай. Энэ хуйгалсан машинуудыг харж байгаа бол энэ цуваа ерөөсөө дуусахгүй. Машин олгон дээр 50 калибрийн машин гантай тэднийг бараг Украин руу илгээх юм бол бараг нөлөө үзүүлчих магадгүй шүү. Тэгээд эдгээр юу гэдэг юм бэ гэх юм бол хил дээр бас доогуур ингээд түнэл барьдаг. Төмөр замтай. Одоо манай Монгол улс манай засгийн газрын гишүүдүүд хийж чадаагүй юм те. Эднийг ерөөхдөө Монгол руу илгээчих юм бол манай хөлийг хятадуудтай холбож магадгүй заяа. Түнэлээр тэгээ бас төмөр замаар за бас Улаанбаатар хотын доогуур эднийг хөлсөд авчих юм бол бараг биднийг метротой болгох юм биш үү? За тэгээ энэ гэмт хэргийн бүлгүүд бүр алж байгаа ийм шумбагч онгоцыг бас зохиоцсон. За энэ урдаа ингээ хар тамхиа яадаг хойноо 3 хүн зэвсэг мэвсэгтэй ингээ мотортой дээрээ ерөөхдөө юм сенсоруудтай тэгээ хүчил төрөгчийн системтэй тэгээ иймэрхүү юмар бас зэвсэг зөөдөг мэдээж номер 1 хар тамхи зөөж байгаа. За жишээл энэ бол Америкийн гайлынхан ийм шумбагч онгоцыг бариад авсан дүүрэн хар тамхи. За эдгээр бас өөр юу хийж байгаа юм бэ гэх юм бол Мексикт олборлогдож байгаа. Мексикаар дамждаг газ хоолой, нефтний хоолойг бас ерөөхдөө дээрэмддэг. Нефтний олборлолт явуулж байгаа компаниудаас бас хамгаалтын мөнгө авдаг. Эсвэл нефтийн зүгээр тэр чигтээ хураагаад аваад хилээр зөөгөөд тэгээ Америкийн нефт боловсруулах үйлдвэрлэлөө хэм дүнээр зарчдаг. Мафийн бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол уул уурхайн секторт тэгээ зэсийн уурхайн, мөнгөний уурхайн, алтны уурхайн Мексикээр дүүрэн тэднээс бас юу авдаг юм бэ гэх юм бол хамгаалтын мөнгө авдаг. За тэр юу юм бэ гэх юм бол та нарын мөнгөө төлөхгүй юм бол бид нар танаа үйл ажиллагааг зогсоо шүү. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулсан. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө харилцагчийн төлөө энэ хийдэг.
Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За тэгээд олон жил ийм гэмт хэрэгтэнтэй тэмцэхгүй юм бол юу болж байна гэх юм бол баг засгийн газартай нэгдсэн байдлаараа болж байгаа. Тэгээ сүүлийн үед юу ярьж байна гэх юм бол Дональд Трампын засгийн газар Венесуэла улсаас ирж байгаа хар тамхины амиачдыг ерөөдөө онгоцноос бөмбөгдөд эхэлсэн байгаа. Тэгээ удахгүй Мексик ийм гэмт хэргийн бүлэгтэй алдсаж эхлэх магадлалтай. За тэгээ Мексик харах юм бол те Los Zetas, Sinaloa cartel 1 2 3 4 5 6 7 8 томоохон гэмт хэргийн бүлэгтэй. Тэгээ эдгээр ингээд зарим хэсгүүд ингээ хоорондоо пулагаад авцсан. Энэ Гватемала, Хондурас, Колумбиагаас газраар ингээ дамжиж байгаа хар тамхины одоо логистикийн төв Мексик болцсон байгаа. За энэ далаагаараа бас нэлээд их хар тамхи зөөдөг Калифорниа руу, Америк руу. За тэгээд ард түмэн ерөөхдөө эндээс залхаж байгаа. Яг гэх юм бол гэмт хэрэг хэрэгс идэрч байгаа. Өдөр болгон хүмүүс алга болж байгаа. Эднээс юу гэдэг юм бэ гэх юм бол зүгээр хар тамхины наймаа хийхгүй хүмүүсийг зүгээр гудамжнаас ингээ баривчлаад аваад тий. Тэгээд ар гэрийнхэнд юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол $50,000, $20,000, $10,000 төл эсвэл танаа аав, танаа ээж, танаа хүү байхгүй болно шүү. За тэгээд бүр хамгийн ашигтай ажиллаж байгаа. Тэгээд эднэр улам хор тавтар шиг ингээ улсыг сүрүүлж байгаа учраас ард түмэн ерөөхдөө залхацсан. Тэгээ өдөр Mexico City-д юу болсон бэ гэх юм бол та харж болно. Өнгөрсөн 7 хоног Мексикийн засгийн газар юу хийсэн бэ гэх юм бол ерөнхийлөгч орд их хурлын тойруулаад томоохон төмөр хашаа барьсан. Гэхдээ нэмэргүй болт таарсан. Та харж байгаа бол ямар олон хүмүүс эндээ бухимдж байгаа юм бэ гэх юм бол та харж чулуун молуу шидэж энэ хашаагийг ерөөхдөө бас буулгаад авцсан. Та харж байгаа бол энэ хашаа байсан тэрийг буулгаад аваад одоо тэр зайгийг одоо хин нөхж байгаа юм бэ гэх юм бол цагдаагийнхан энийг нөхж байгаа. За тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ Fox News Мексик улсын их хурлын гишүүнтэй ярилцах хийж байгаа тэрийг хэдүүлээ сонсцгоо. Би мэдээж орчуулан найруулна. President of Mexico is furious. She's calling Mexican Senator Lili Tellez a traitor. За Мексикийн ерөнхийлөгч еврей эмэгтэй хэнд гомдож байгаа, хэнд уурлаж байгаа юм бэ гэх юм бол энэ их хурлын гишүүн урвөгч гэж яагаад гэх юм бол for coming on Fox Noticias with me a few days ago and saying this. Listen. The help from the United States to fight the cartels in Mexico is absolutely welcome. And ерөнхийдөө Америкийн тусламж биднэрт хэрэгтэй байна. Бид нэр энэ гэмт хэргийн бүлгүүтээ тэмцэх ёстой. Энэ юм бэ гэх юм бол Lili Tellez Mexico улсын их хурлын гишүүн. That is how the majority of Mexicans feel. The only ones who don't like that President Trump is sending help and trying to support Mexicans against the cartels are the narco politicians. Мексикийн ард түмэн Трампын тусламж авъя гэж байна. Америкийн цэргийн албахан Америкийн засгийн газар Мексикт байгаа гэмт хэргийн бүлгүүтээ тэмцээрээ байлдаа гэж байна. Эний ганцхан нэг бүлэг эднэрийн эсрэг байгаа. Одоо ард түмний хүслийн эсрэг байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол мэдээж гэмт хэргийн бүлгүүд бас нарко улс төрчнөр. Энэ ямар улс төрчнөр юм бэ гэх юм бол манай Монголын нүүрсний улс төрчтэй ингээд ойлгож болно. Эдгээр хаанаас ашиг орлого авдаг юм бэ гэх юм бол гэмт хэргийн бүлгүүд тэр улс төрчнөд нь ерөөхдөө санхүүжил өгдөг, мөнгө өгдөг, нөлөө өгдөг. Тийм учраас эдгээр ерөөхдөө тэр асар ашигтай юмыг тасн зогсоомооргүй байна. Тийм учраас энэ Shine Bomb гэсэн ерөнхийлөгч энэ Donald Trump-ийн санаачлаад байгаа шахах гээд байгаа юмыг бат эсэргүүцээд байгаа. Яг гэх юм бол Shine Bomb ба нэлээд олон Мексик улсын их хурлын гишүүдүүд бас засаг даргууд бас иргэдийн төлөөлөгч нар одоо аймгийн төвшөнд, мужийн төвшөнд эсэргүүцэж байгаа. Яг гэх юм бол эдний орлого алга болчихно. Includes President Sheinbaum. Mexican President Claudia Sheinbaum responding saying, quote, "It's not a minor issue that a senator gave an interview to a foreign media outlet calling for intervention." За. Манай улсын нэг их хурлын гишүүн гадаад орн руу гадаад орны хэвлэл мэдээлэлтэй яриад тэгээ манай дотоодын улс төрийн асуудал дотор арга хэмжээ аваарай тэгж гуйж байгаа нь томоохон асуудал шүү, жижиг асуудал биш шүү гэж байна. Here to discuss is that Mexican senator
Lily Tejas. Senator Tejas, welcome to Fox Noticias. I'm just going to get right to it. Is Mexico a narco state? Мексико нарко их орн уу? Нарко орн уу? Хар тамхины тэ мафийн орн болцсон уу? Yes, it is. And Yes. we all Mexicans know about it. За тийм юм болцсон. Мексикод бид нэр бүгдээр энийг мэдж байгаа. And Mexicans are afraid of the alliance between the Mexican government and the cartels that have infested our nation. Тэгээд манай ард түмэн бас юунаас айдаг юм бэ гэх юм бол их хурлын гишүүн буюу гэмт хэргийн бүлгүүд хамтарч байгаа. Тэрнээсээ бас манай ард түмэн ерөөхдөө айж байгаа. Can you explain this alliance between the president, her party, the Morena party, and the cartels? За тэгээд энэ Модена парти одоо Мексикийн ардын нам гэх юм уу да энэ хар тамхины бүлгүүтээ яаж хамтарч ажиллаж байгааг тайлбарлаад өгөөч биднэрт. Yes, the party has Тэгээд зөв юм ойлгоорой. Ардын нам Монгол улсын ардын нам хар тамхины 8 тийм бүлэг биш шүү заяа. Зүгээр Мексикийн хамгийн том хамгийн урт түүхтэй нам болохоор тэгж ярьж байгаа шүү. Мексик нүүрстэй байсан бол яа Монголтай адилхан тийм. finance has given the cartels have given so much money to these politicians, narco politicians of Morena, to get into office, to get the power. So they protect the Mexican government protects the cartels. За тэгээд энэ мафийн бүлгүүд энэ өндөр ашигтай ажилдаг, асар их мөнгөтэй. Тэр мөнгөөрөө энэ улс төрчнөрийг дэмждэг. Тэр мөнгөөрөө тэд нар сонгуулийн бүх үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг, алтан тушаалтай болдог, мөнгө өгдөг, ашигтай. Тийм учраас энэ улс төрчнөр энэ мафийн бүлгүүдийг хамгаалж байгаа. That is why President Sheinbaum doesn't want the strong American leadership to help Mexico defeat the cartels. Тийм учраас Мексик улсын ерөнхийлөгч Sheinbaum Америкийн тусламж хүсэхгүй байгаа. Америкийн оролцоог хүсэхгүй байгаа. And also Sheinbaum doesn't want the rest of the world to know what is happening here in Mexico. We are on the steps to be the next Venezuela. She is aligned with Venezuela's dictator, with Cuba, and we are losing our country. They have destroyed our republican institutions, the democratic state, and we must I think we all Mexicans want and За тэгээд Монголтой төстэй юм болж байгаа тийм ээ, энэ мөнгө санхүүжилт, авилга, асар их мөнгө урсж байгаа нүүрснээс зэснээс гих мэдчлэн. За тэгээд энэ нөлөөтэй компаниуд буюу бүлгүүд юу гэж нэ гэх юм бол их хурлын гишүүдүүдийг иргэний төлөөлөгчнийг худалдаж авч байгаа. Нэмээд энэ Republic одоо тэр арчлалын систем институтуудыг ингээд дотоос нь идэж амдаар идэж байгаа одоо шүүхийн систем, цагдаа, прокурор бүх ерхэд институтуудыг ингээ бузардуулж байгаа. Монголд ерхэд айгүй адилхан. Тэгээ энэс энийг тасан зогсоох ёстой Америкчуудын тусламж хэрэгтэй байна. Энэ үргэлжлүүлээд явах юм бол Мексик улс юутай адилхан болох гээд байна гэвэл Венезуэлатай адилхан болох гээд байна. Эсвэл Кубтай адилхан болох гээд байна. Тэгээ энэ ерөнхийлөгч Sheinbaum мэдээч энэ Мексик дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол ил болгомооргүй байна. Аль болох нуумаар байгаа. Яагаад гэх юм бол нэг бол энэ ерөнхийлөгч маш их ашигтай. Тэгэхээр энэ ил болоод ирчих юм бол эсрэг арга хэмжээ аваад эхлэх юм бол энэ Sheinbaum-ыг шууд алчих واخа. Тэ. Та санаж байгаа юм бол 3 жилийн өмнө Мексик улсын сонгуул болохдоо ерөнхийлөгчийн нэр дэвшигчний бараг 60% нь буудулсан билүү те. welcome the support of the United States to assist Mexican people against the cartels that have us all in this crisis with the traffic in fentanyl and migrants. So Тэгээд эдгээр хар тамхины 8 хүний 8-аас ингээ ашиг олж байгаа. Улам их ашиг хийж байгаа. Тэгээ энэ дээр биднэрт тусламж хэрэгтэй her байна. response to this, and I know this because her spokesperson came on our show in response to your interview, and they say, well, we just turned over 26 cartel members. We're working, we're sharing intelligence. What are they not doing? And why is she so resistant? За тэгээд энэ их хурлын гишүүн ярилцлага өгсөний дараа бас Мексик улсын засгийн газрын нэг төлөөлөгч Fox News-тэй ярилцлага хийсэн байна. Тэд юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар дөнгөж сая 26 мафийн гишүүнийг өглөө штэ бид нар ингээ хил дээр томоохон арга хэмжээ авч байгаа бас хил хаах дээр бид нар бас тус болж байна.
Гэхдээ энэ арга хэмжээ нөгөө тийм бодтой юм уу эсвэл энэ Мексикийн засгийн газар юу нуугаад байгаа юм бэ? Sort of speaks out of two sides of her mouth. We're working with you, Trump, and then she's chastising you for saying we need more help from the United States to crush the cartels. За нэг талтаа бол Америкгуудтай бид нар хамтарч ажиллаж байгаа, Трампын засгийн газартай бид нар хамтарч ажиллаж байгаа. Баярлаа гэж нэг талтаа. Нөгөө талтаа Мексик улсын нэг их хурлын гишүүн нэмэлт тусламж хэрэгтэй байна гэхээр тэрийг бат эсэргүүцдэг. Тэгээ энэ хүнийг баг ингээ урвагч гэж дуудаад байна шүү дээ. За тэгээд ерөнхийдөө яагаад энэ могоо шиг байгаа юм бэ? Тайлбарлаад өгөөч. Because she really doesn't want the help of the United States. She is lying to Mexican people, telling Mexican people that the United States will get in control of the whole country. Right. Тэгээд энэ Sheinbaum Америкийн тусламжийг авмааргүй байгаа. Энийг тассан зогсоомооргүй байгаа. Тэгээд энэ Sheinbaum яаж худлаа ярьж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд нэг удаа ганцхан удаа тэдний ингээд тусламж аваад ирэх юм бол тэд нар манай улс руу ороод ирчих юм бол Америкчууд Мексик улсыг тэр чигтээ өдөртөх болно. Бид нар юу болох юм бэ гэх юм бол тусгаар тогтнолоо алдна. Тэгээд баг Америкчуудын болно гэж байна. Сайн мэдгүй нөө Америкийн боол байсан дээрөө мафийн боол байсан дээрөө би яг сайн мэдгүй нэ. I never listened such nonsense from President Trump. What we have listened is that President Trump wants to help Mexican people against the cartels. Mexican people are suffering. So what they do is very, very little. We have huge narco politicians here in the Senate, in the presidents, governors. Mexico is a very dangerous place. Well, тэгэхэд Мексик улс амар аюултай орн болцсон байгаа. Манай засаг дарга нарыг ингээд автсан, манай ерөнхийлөгчийг автсан, их хурлын гишүүн сенаторуудыг ингээд автсан. Хурган дарганаас ахуулаад хамгийн өндөр алтан тушаал бүгдээрээ ерөөхдөө нарко орн болж байгаа. Тэгэхээр манай Мексик улс ер нь бол байхгүй болж байна. Туслаач гэсэн. За тэгээ ард түмнийг ингээд харахаар энэ улс ерөөхдөө дампуурсан байгаа гэсэн үг шүү дээ. Төсөөлөө үзчих заяа. Нүрсний хулгайчдууд жидүү гих мэтчлэн сонгуул ямар ч нөлөөгүй болно гэсэн үг. Цагдаагийнхан нүрсний хулгайч нартай ерөөхдөө нэг орон дотор орцсон байгаа. Шүүх прокурор бас нэг орон дотор орцсон байгаа. Ер нь бараг тэгсэн байгаа юм биш үү те. Тэр нүрсний хулгайчнаас ямар нэгэн хүн ингээ шоронд орсон юм уу? Тэ жидүү мэдүүдээр ингээ хин нэг нь шоронд орсон юм уу? Нэг хөөрхийн нэг төмөр замын нэг дуракийг барьжлаад авсан штэ. Тэ бусад хүмүүс нь зүгээр ингээд чөлөөтэй яваалаа энэ сайдны алт мушаал хашаалгаа. Тэгээд хизээний цагт яа. Хэрэг сэтэрч юм бол монголчууд бас ингэх магадлал байгаа штэ тэ. Тэгээд цагдаагийнхан алцчих штэ юм. Яа. Тэгээд Гвадалахарагийн ерөнхийлөгчийн тамгын газар тэ тийшээ дэвтэрч орч чадсан. Тэгээд юу бичсэн байгаа бэ гэх юм бол Пута Худия. Юу юм бэ гэх юм бол еврей мохог. Яа тэгээ энийг харж тэгээд Мексикийн засгийн газар унах гад байх шиг байна. Тэгээд Дональд Трамп биднэрт туслах болов үгүй болов яг сайн мэдгүй. Нэг юм тэгтээ тодорхой. Мексикт нефт байсан бол Трамп алийг нь орцсон байгаа шүү дээ. Харамсалтай Мексикт нэг амар их нефт байхгүй баха тий.